Цагаан нөмрөгтэй царайгаа нуусан бамбар барьсан хүмүүс. Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн харанхуй, хамгийн аимшигтай хуудсуудыг хэрв сөхөөд үзэх юм бол тэдгээрийн дотор Ku Klux Klan гэдэг нэр заавал гарч ирдэг. Ku Klux Klan бол ердийн түүхэнд улирч баларч одсон тийм бүлэглэл бол огтоосоо байгаагүй. Харин энэ бүлэглэл бол Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд оршин тогтносон мөн хамгийн алдартай дотоодын террорист байгууллага байсан. Энэхүү бүлэгмийн гол үзэл санаа нь цагаан арьсднуудын ийм үнэмлэхгүй давмгааллыг цусаар болон галны хүчээр тогтоох, тунхаглах ийм явдалд бол оршиж байсан. Тэдний үжил сурталын цөм хэсэг нь бол маш энгийн хэрнээ маш хэрцгий байдаг. Америк орн бол зөвхөн цагаан арьстай, англо, саксон гаралтай, протестант шашинтнууд ийм л хүмүүс зориулагдсан, ийм л хүмүүст харьяалагдах ёстой газар нутаг гэж тэд бол номлодог. Энэ номлолын дагуу тэд нар бас дан ганц Африк гаралтай Америкчуудыг төдийгүй давхар бас еврейчүүдийг, Ромын католик шашинтнууд болон Аз твээс гаралтай хүмүүсийг тэр чигтэн Америк нэгдсэн улсын нийгмээс бүрэн устгаж, арчиж хаягахаар ийм зорилготойгоор бас байгуулагдсан байдаг. Ku Klux Klan бол хамгийн анх 1865 онд Америк нэгдсэн улсын иргэний дайн дөнгөж дуусаж, өмнө зүгийн боолчлолыг дэмжигч засгийн газар аль бие ёсоор бууж өгж ялагдсны дараагаар өмнө зүгт байгуулагдсан байдаг. Энэ бүлэглэл түүхийнхэн туршид нийтдээ 3 өөр цаг үед 3 удаа 3 өөр хэлбэрээр бол сэргэн мандсан ийм бүлэглэл юм. Анхандаа бол өмнө зүгийн мужуудад алба хааж байсан цөөн хэдэн цэргүүд өөрсдөө хамтраад энэ нууц нийгэмлэхийг бол байгуулж байсан боловч бүр сүүлд тэр 1920-ад оны үед бол Америк нэгдсэн улсын улс төр болон нийгмийн бүх шатанд энэ бүлэглэл маш хүчтэйгээр нэвтэрч улс төрчдийг хүртэл гартаа оруулсан сая гишүүнтэй албан хаагчдтай ийм том бүлэглэл үндэстнийг хамарсан бүлэглэл болж чадсан байдаг. Улмаар бас 1950-аас 1960-ад оны үед Америк нэгдсэн улсад бол хар арьсднуудын эрхийн төлөөх тэмцэл буюу иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнүүд эд хүчээ авч эхлэх тэр үеэр энэ бүлэглэл бол 3 дахь удаага дахин тунхаглагдаж ам орж Америк нэгдсэн улс даяар маш хэрцгий террорист ажиллагаануудыг бол үйлдэж шууд хүчирхийллийн арга замыг өөрийнх нь бүлэглэлийн цорын ганц ашиглах тухайн болгож ингэж хувиргаж байсан байдаг. Ku Klux Klan зорилгодоо хүрэхийн тулд бол Америк нэгдсэн улсын хуулийг бүхэлд нь тэр чигт нь үл тоомсорлож хүмүүсийг олон нийтийн нүдэн дээр эв тодор дүүжлэн хороож мөн хар арьстай иргэдийн орон гэрүүдийг болон хар арьстай хүмүүсийн явдаг тусгай харуудын сүмийг бол галтан шатаах зэргээр олон жилийн турш Америк нэгдсэн улсын нийгэмд маш нарийн зохион байгуулалттайгаар бол ингэж хорлон сүтгэх ажиллагаа явуулж чадсаар ирсэн. Ингээд өнөөдрийн дугаараар Америк нэгдсэн улсад хамгийн удаан хугацаанд оршин тогтносон хамгийн олон дагагч дэмжигчдийг нэгэн цагт бүрдүүлж байсан. Нэг ёсондоо бол нэг хэсэг Америкийн нийт насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 15%-ийг нь өөрийнх нь бүлэгмийн харьяалалт хүртэл ингэж авдлаа томорж байсан энэ бүлэглэлийн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараар та бүхэндээ хүргэх болно. Түүнчлэн өнөөдрийн дугаараар та бүхэндээ Монголын тал нутагт төр улсаан зогцлоож Евразийн түүхэнд арилшгүй тод ул мөрөн үлдээсэн Хүнүү гүрний түүхийг археологийн баримтуудад тулгуурлан өгүүлсэн маш чухал түүхэн цуврал болох Хүнүү түүхээс өмнөх түүх баримтат цуврал киноны бүх ангууд Univision болон Look TV-д орсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Хүнүү гүрэн гэдэг бол яг үнэндээ зүгээр нэг нүүдэлчдийн гүрэн төдийхөн бол байгаагүй. Харин Хүнүү гүрэн гэдэг бол энэ Евразийг бүхэлд нь тухайн цаг үедээ хөдөлгөөнд оруулж дэлхийн дахныг тэр чигтэн цочролт автуулж байсан ийм анхны их гүрэн байсан. Иймээс түүх сонирхдаг тэр дундаа Монголын түүх, эртний түүхээ сонирхдаг хүн бүхэн Хүнүү түүхээс өмнөх түүх баримтат цувралыг заавал үзэх ёстой гэж бол би хувьдаа бодож байна. That government of the people, by the people, for the people. Здравствуй, мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их морьчрэг бай.
Тэгэхээр асар их Америкчуудын цусыг урсгаж одсон Америк нэгдсэн улсын иргэний дайнд тус улсын хойд зүгийн мужууд ялалт байгуулж өмнөд зүгийн мужууд ялагдсанаар бол сая хар арьстай боолууд бол эрх чөлөөтэй болж чадсан. За дайны дараах энэ үеийг бол Америк нэгдсэн улсын түүхэнд сэргээн босголтын үе гэж бол аль биесээр нэрлэдэг. За дайнд ялагдсан өмнөдийн цагаан арьснуудын эдийн засаг дайны дараагаар бол бүрэн сүрч улс төрийн бүх эрх мэдэлээ Америк нэгдсэн улсын буюу одоо өмнөдийн талын засгийн газарт бол тэд алдаж таарсан. Гэхдээ эдгээрээс илүүтэй эвлэрч хэрхэвч болшгүй одоо нэг зүйл болсон нь хэдхэн жилийн өмнө тэдний өөрсдийнх нь хувийн өмчөд тооцогдож за үн хөлсгүйгээр хамаг хар бор ажлуудыг нь хийдэг байсан хар арьстай боолууд гинэтхэн газар эзэмших газар өмчлөх хэрэгтэй болцгооч за мөн одоо орон нутгийн хууль тогтоох байгууллагуудад хүртэл зарим нэг нь бол одоо сонгогдож эхэлсэн энэ явдал нь за өмнөд мужуудын хүн амд бол дэндүү том бүр эвлэрч хэрхэвч болохооргүй тийм одоо маш аимшигтай үйл явдал болж хувирсан. Нэг ёсондоо бол тэдний хувьд хар арьстай хүмүүс ингэж томорч байгаа нь маш том доромжлол болж хувирсан гэсэн үг. За иймээс 1865 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Теннесси мужийн Пуласки хэмээх нэг жижигхэн хотод за өмнөдийн айрам тулалдаж явсан нийтдээ 6 ахмад дайчид бол өөр хоорондоо цугларсан байгаа. Гэхдээ эдгээр бол анхандаа тэмч чухал зорилгоор огтосод цуглараагүй. Яасан бэ гэхээр ер нь бол энэ дайны дараагаар ялагдсны дараагаар бол эдгээр хүмүүсийн амьдрал маш их гунигтай болж хувирсан. За иймээс тэд энэ бүх гунигтай амьдралаа арай жаахан хөгжилтэй болгохын тулд нэгэн тийм нууц нийгэмлэг буюу ах дүүсийн холбоо маягийн ийм холбоог бол үүсгэн байгуулсан байгаа. За өөрөөр хэлбэл энэ Ku Klux Klan гэдэг энэхүү байгууллага нь бол анхандаа бол тийм ч ач холбогдолтой байгууллага байгаагүй гэсэн үг. За ингээд тэд юу хийж эхэлсэн бэ гэхээр шүн дундуур ор хүнжлийн цагаан даавуугаар одоо биеэ ороож толгоогоо хүртэл ороож хоёр нүдэндээ цоолоод харах хэсэг гаргаж за мөн одоо өөрсдийнх нь унаж яваан боринуудтай хүртэл тэр ор хүнжлийн цагаан даавуугаа нөмөргөөд гартаа галан бамбар бариад хүмүүсийг шүн дөлөөр ингэж айлгаж одоо цочоож араас нь дагах зэрэгээр одоо иймэрхүү байдлаар бол жоохон хөгжилтөж эхэлсэн гэж хэлж болно. За гэтэл тэдний одоо энэ мэд ингэж сүнс шиг хувцаслаж шин дөлөөр явж байгаа энэ байдлаас нь тухайн үедээ мэдээч хэрэг ямар ч мэдлэг боловсралгүй за мөн нийтлэгээрээ шахуу мухар сүсэгт маш гүнзгий автаад байсан тэр хар арьс дэргэд бол бүр цагаан арьснуудаас илүү онцгойлон ихээр айж имэж байгааг эдгээр хүмүүс бол олж харсан байгаа. За ингээд тэдний зорилго энгийн нэг хөгжилтөө байхаа бол бодж эхэлсэн. За юу болсон бэ гэвэл тэд нэр цагаан нөмрөгтэйгөө давхилдаж шүн дундуур за боолчлолоос чөлөөлөгдөж эрх чөлөөтэй болсон хар арьстай иргэдийн за орон гэрээг бол үүний дараагаар тэд нар шатааж зэр зэвсгийг нь булан авч дээрэмдэх гэх мэтээр улам ихээр яг боддоор айлгаж яг илүү одоо хүчирхийллийн шинжрүү тэд нар шилжиж эхэлсэн байгаа. За мөн тэдний одоо энэ хар арьснуудыг ингэж ихээр айлгаж дарамтарч байгаа явдал нь бол өмнөд зүгийн мужийн цагаан арьстай иргэдэд маш ихээр бас давхар таалагдж эхэлсэн. За иймээс тэдний энэ Ku Klux Klan хэмээх бүлэгмийн цар хүрээ нь бол зөвхөн тэр анх байгуулагдсан Теннесси мужаас бол халин гарч за өмнөд зүгийн Алабама, Жоржиа, Миссисипи зэрэг бусад мужууд руу яг л түүмрийн гал мэд одоо ингэж тархаж эхэлсэн байгаа. За гэхдээ ингээд орон нутгуудад хаа сайгүй ингэж ямар ч эмх замбраагүйгээр жижиг бүлэгмүүд нэгдсэн зохион байгуулалтгүйгээр байгуулагдаж эхэлсэн учраас энэ одоо бүх мужуудыг дамнаж байгуулагдж байгаа энэ бүх бүлэгмүүдийг нэгдсэн нэг удирдлагаар оруулах тийм шаардлага үүссэн байдаг. За ингээд 1867 оны 4-р сард Теннесси мужийн Нэшвилл хэмээх хотод за Ku Klux Klan-ы нууц хуралдаан болж за байгууллагынхын бас анхны дүрмийг энэ хуралдаанаар батлаад өмнө зүгийн үл үзэгдэх эзэнт гүрэн хэмээн өөрсдийнхэн бүлэглэлийг бол ингэж тунхагласан байдаг. За мөн уг хурлын үр дүнд Америк нэгдсэн улсын иргэний дайны үеийн өмнөдийн армийн одоо домогт генералуудын нэг байсан морин цэргийн гарамгай захирагч асан за Nathan Bedford Forrest хэмээх хүнийг энэ Ku Klux Klan-ы анхны удирдагч буюу бүлэгмийн их шидтнэр зарласан байдаг. За улмаар энэ Nathan Bedford Forrest гэх хүний удирдлагад ор энэ бүлгэм яг л тийм хагас цэргийн зохион байгуулалтанд орж ерөнхийдөө ингэж маш тийм зарчимтай нарийн зохион байгуулалттай ийм бүлэглэл болж хувирсан гэж бол хэлж болно.
За үүний дараагаар тэд нэр цагаан арьс иргэдийн тэр давмгай байр суурийг Америкийн нэгдсэн улсад тэр дундаа өмнөдийн мужуудад дахин бий болгохын тулд за тэд нар хар арьстай иргэдэг бол зүгээр нэг айлхаа зогсохгүй давхар бас цусд авлага хийж эхэлсэн байдаг. Ямар хүмүүсийг авч байсан бэ гэвэл тэд нар ерөөсөө хувьдаа газар эзэмших хэрэгтэй болсон. За мөн Америкийн нэгдсэн улсын тэр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сонгуул өгдөг, за мөн одоо бичиг үсгийн өндөр боловсролтой ч юм уу иймэрхүү хар арьс иргэдэг бол олон төмний нүдэн дээр дүүжлэн хороож, за цаашаад бол бүр хамгийн аимшигт нь гэр бүлээр нь ингэж хүүс тэмтрэх ажиллагаануудыг зохион байгуулж эхэлсэн байдаг. За мөн тэд нар дан ганц харуудаас гадна бас цагаан арьснууд одоо цагаан арьс иргэд буюу тэр хар арьстай иргэдийг дэмждэг, тэдэнд тусалдаг, тэднийг хүлээн зөвшөөрдөг цагаан арьстай иргэдийг давхар одоо өөрийнх нь арьсны өнгнөөс урвсан урвагчд хэмээн үзээд гэр орногийн шатаах, за мөн одоо буудан хорох гэх мэтээр ингэж шийтгэж эхэлсэн байгаа. За ингээд 1869 он болсон. За энэ үед бол одоо энэ Ku Klux Klan-ы энэхүү бүлэгмийн одоо үлдсэн гэмт хэрэгүүд бол арай дэндүү хэрэгс гэтэрч энэ бүлэглэл одоо маш олон мужуудыг дамнсан учраас ямар ч тийм нэгдсэн удирдлаггүй байдлаар орон нутгийн тэр одоо жижиг салбарууд нь хүртэл одоо бие дааж дур зоргоор бол маш их гэмт хэрэг хүчирхийллүүдийг бол хамаа намаагүй замбраагүй үлдэж эхэлсэн. За энэ үед бол одоо бүлэгмийн удирдагч Nathan Bedford Forrest гэдэг хүн юу гэж бодсон бэ гэхээр за ерөөсөө энэ Ku Klux Klan гэдэг бүлгэн бол өөрийнх нь анх байгуулагдаж байсан энэ зорилгоос бол нэгэнд хазаагаад явчихлаа. За энэ бүлгэн бол одоо өнөөдөр зүгээр л нэг юм гэмт хэрэг хийдэг ийм л бүлэглэл болоод хувирчихлаа. За ер нь бол ийм байх ёсгүй гэж үзсэн учраас тэрээр аль биесээр Ku Klux Klan-ы бүлэглэлийг бол одоо тараах шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ харамсалтай нь орон нутагт нэгэнт хүчээ авчихсан байсан тэр бүс нутгийн шин чанартай жижиг бүлэглэлүүд бол түүний үгийг бол огтосоо тоож авч хэвцэлгүйгээр за бие даасан байдлаагаар одоо өөрийнх нь гэмт хэрэгийг бол үргэлжлүүлэн үйлдэлсээр байсан. За хамгийн гол нь энэ орон нутгийн засаг захиргааны удирдлагууд хүртэл энэ өөрсдөө бас энэ бүлэгмээс тухайн үедээ маш их айж имээдэг болчихсон байсан. За мөн зарим тохиолдолд орон нутгийн засаг захиргааны гишүүд удирдлагууд нь өөрсдөө хүртэл энэ бүлэгмийн одоо гишүүдч болчихсон явж байх жишээтэй. За иймээс одоо өмнөдийн мужуудад энэ бүлэгмийг бол зогсоох, энэ бүлэгмийн эсрэг арга хэмжээ авах ямар ч тийм одоо хууль хяналт удирдлага гэж байхгүй болсон гэж хэлж болно. За нөхцөл байдал нийгэмд ийм дээрээ тулсан учраас аргагүй ирэхэнд тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч энэ хүн чинь одоо иргэний дайны баатар байсан хүн шүү дээ. Ulysses Grant гэдэг одоо энэ генерал байж байгаад ерөнхийлөгч болсон хүн. За 1870 онд шууд Ku Klux Klan-ы эсрэг чиглэсэн хууль буюу за энэ олон нийтийн сонгуул өгөх эрхэнд халдах, за эсвэл одоо баг зүүж байгаад гэмт хэрэг үйлдэхийг бол маш олон мужуудад онц ноцтой онц хүнд гэмт хэрэг буюу мужийн хуулиар биш холбооны засгийн газрын хуулиар шийдэгдэх ийм гэмт хэрэгэ гэдэг ийм хуулийг бол баталсан. За үүний дараа ерөнхийлөгч Ulysses Grant бол өмнөд Каролина мужийн бол зарим хэсэг газар руу одоо Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын цэргийн хүчийг бол нэвтрүүлсэн. Гэхдээ ерөнхийлөгч энэ удаа бас үндсэн хуулиа зөрчгөөсөр аргагүй байдалд орсон. За угтаа бол Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулиар хэнийг ч үндэслэлгүйгээр баривчлах боломжгүй байсан боловч за ерөнхийлөгчийн зүгээс цэргүүддээ юу гэж тушаал болгосон бэ гэхээр энэ Ku Klux Klan-ы гишүүдийг одоо ямар ч үндэслэлгүй байсан ч гэсэн гишүүн болсныхын төлөө шууд баривчлаа гэж одоо баривчлаад холбооны шүүхээр оруулаа гэдэг ийм одоо тушаалыг өгсөн байгаа. За ингээд Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын цэргүүд тус бүлэгмийн олон зуун гишүүдийг за мөн маш олон тооны удирдлагуудыг бол нэгэн зэрэг ингэж үе олноор нь хомроглон баривчлаад бүгднгийн шүүхээр оруулаад ял өгсөн. За энэхүү маш шийдвэртэй хүчтэй эрс шийдэмгийн цогцлтын үр дүнд за Ku Klux Klan нь бол одоо бүтэц болон зохион байгуулалтын хувьд ерөнхийдөө бүрэн сүрэлд орж 1872 он гэхэд баг Америкийн нэгдсэн улсын нийгэмд ямар ч уул мөргүй баг устж үгүй болсон гэж хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бол бүх зүйл харамсалтай нь үгээр дуусаагүй. За тэдний өмнөд мужуудаар тарьсан энэхүү үзэн ядалтын асар их үр шим нь за газрын хөрсөнд бол маш гүн нуугдаад хагас 100 жилийн дараа Ku Klux Klan-ы 2 дахь удаагийн сэргэн мандалт илүү хүчтэйгээр дахин мэндэлсэн байдаг.
За энэ бүлэгс маань ингээд 2 дахь удаага дахиж дэлгэрхтээ бол өмнөхийнхэн адилаар зөвхөн өмнө зүгийн мужуудыг хамарсан хэлбэрээр биш харин Америкийн нэгдсэн улсыг тэр чигт нь бүхэлд нь хамарсан. За бүр цаашлаад хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын зарим мужуудын амбан захирагчид за мөн тэдгээр мужуудаас сонгогдох сенатын гишүүдийг хүртэл сонгож томилох хэмжээний асар том улс төрийн хүчийг агуулсан ийм систем болж хувирсан байгаа. За 1915 онд Америкийн нэгдсэн улсын кино найруулагч Гриффит гэдэг хүн The Birth of the Nation буюу үндэстэн мэндэлсэн хэмээх нэртэй ийм киног бол бүтээсэн. За энэ кино нь Ku Klux Klan-ы талаар кино байсан. Гэхдээ тэрээр кинонда энэ бүлэгмийг бол муу байдлаар биш харин сайн талаас нь харуулад өмнөд нутгийг зэрлэг хар арьснуудаас бол аварсан баатрууд мэтээр дүрсэлсэн байгаа. За энэ кино ингээд Америк даяар маш том тесрэлт болоод сая цагаан арьст хүмүүсийн сэтгэл зүйд Ku Klux Klan-ыг бол одоо өмөрөн хамгаалах тэднэрээр бахархах ийм сэтгэл зүйн одоо бардамнал бахархал цухалсаж эхэлсэн байгаа. За энэ кино нээлттэй хийсэн жил буюу 1915 оны 11-р сарын 25-ны одоо талархлын баярын тэр шөнө за Жоржиа мужийн Stone хэмээх нэгэн уулын орой дээр William Joseph Simmons хэмээх одоо хуучин номлогч байсан нэг ийм хүн за мөн түүнээс гадна өөр 14 хүн ингээ нийлээд 15 хүн цугларсан байгаа. За тэдгээр 15 хүн бол одоо уулын орой дээр бол аврах том модон загалмаа ингэж шатаагаад Ku Klux Klan аль биесээр дахин мэндэлснийг ингэж тунхагласан. Гэхдээ энэ удаагийн буюу 2 дахь удаагийн үүсгэн байгуулалт нь бол өмнөхөөс мэдээч хэрэг арай өөр байсан. За анх энэ бүлгэн байгуулагдахдаа зөвхөн тэр чөлөөлөгдсөн хар арьстай иргэдийн эсрэг чигддэг ийм бүлэглэл байсан бол энэ удаагийн 2 дахь дэлгэрэлтээр одоо тэд нэр өөрсдийнх нь дайснуудын тоог илүү өргөн хүрээнд нэмсэн байгаа. За яагаад вэ гэвэл тухайн үеийн одоо 20 дугаар зуун дөнгөж гараад байсан үе болон 19 дугаар зууны төгсгөл үеүүдийг хараад үзэх юм бол Америкийн нэгдсэн улсад бол Америк мөрөөдлийг тээсэн сая цагаачид бол Америкийн нэгдсэн улсад яг л хувинтай ус шиг ингэж үе болноороо үерийн ус мэтэр түрэн орж ирж байсан ийм цаг үе. За эдгээр олон сая цагаачид бол одоо Америкчуудын ажлын байрууд болон Америкийн одоо тэр ард иргэдийн тэр амьдралын соёлд маш хүчтэйгээр заналхийлж байна гэдэг ийм одоо дургуутсал ийм болгоомжлол Америкийн нийгэм донд тухайн үед бол маш хүчтэй хараад байсан. За иймээс одоо энэ бүлгэн бол цэвэр үндэсний үзлээр бол хурцлагдаж эхэлсэн гэж хэлж болно. За тэдний хамгийн ихний гол дайснууд бол энэ удаа хар арьснууд гэхээсээ илүүтэйгээр энэ Ромын католик шашинтнуудыг бол тэд нэрлэж байсан. За бүлэгмийн зүгээс ямар суртал ухуулга хийж байсан бэ гэхээр энэ Ромын католик шашинтай цагаачид бол Америкийн нэгдсэн улсын хуулийн захирагдахаас илүүтэй тэр Ромын папад бол илүү захирагддаг ийм хүмүүсээ гэж ингэж сурталчилж эхэлсэн байгаа. За мөн еврейчүүдийг тэд нар бас маш ихээр үзэн ядж байсан. За еврейчүүд тухайн үед бол одоо Америкийн нэгдсэн улсын банк болон одоо санхүүгийн салбарт бол маш их хүчээ аваад хүчийг хөрөмтлүүлээд байсан учраас ард иргэд Америкчууд ерөнхийдөө юу гэж бодож байсан бэ гэхээр энэ еврей хүмүүс Америкийн нэгдсэн улсыг мань санхүүгээр нь базах гэж байна гэж одоо ингэж бодсон байгаа. Нэг өсөндөө нөгөө нэг Германд буюу тухайн үеийн тэр Веймарын бүгд найрамдах улсад болсонтой ижил нөхцөл байдал энэ үед дэлхийн хаасайгүй за дэлхийн цаашаа өрний улсуудад бол хаасайгүй өрнж байсан гэж хэлж болно. За харин тэдний 3 дахь дайснууд бол цагаачид болон одоо коммунистууд байсан. Гэхдээ одоо энэ бүлэглэл мэдээч хэрэг ихний байгуулагдсан одоо анхны жилдээ бол шууд үр дүнд хүрч томорч удаж чадаагүй. Гэтэл 1920 онд энэ бүлэглэмийг үндэслэгч тэр Simmons гэдэг хүн өмнөдийн сурталчилгааны нийгэмлэг хэмээх нэртэй PR-ийн компанитай бол гэрээ байгуулснаар бүхсэл өөрчлөгдөж эхэлсэн байдаг. За энэ компани зүгээс Edward Clark болон Elizabeth Taylor хэмээх энэ хоёр сурталчилгааны мэргэжилтэн ажилтнууд бол хамтраад за энэ бүлгэмийн PR-ыг бол хийж эхэлсэн байгаа. Гэхдээ Simmons бол тухайн үед энэ PR-ийн агентлагт өгөх мөнгө байгаагүй. Гэхдээ одоо өнөөх компанийн зүгээс маш уян хатан байдлаар бол тэдэнтэй гэрээ хийсэн. За ямар гэрээ хийсэн бэ гэхээр одоо энэхүү PR-ийн компани нь Ku Klux Klan-ы элсэлтийн хураамж болох одоо $10 болон одоо тэр нөө өмсдөг дүрм товс буюу тэр цагаан нөмрөг одоо худалдаалсны мөнгнүүдээс бол одоо тодорхой хэмжээний хувь хүртэх байдлаар ингэж гэрээг амжилттай хийж чадсан.
За ингээд одоо тэд тохиролцсон тул одоо PR-ийн компани зүгээс Америкийн нэгдсэн улсын бүхий л мужууд руу өөрийнх нь төлөөлөгчдийг илгээж за тэдгээр төлөөлөгчд нь бол иргэдийг Ku Klux Klan гэдэг энэ бүлгэмд эдсүүлэх гол ажлыг бол одоо гардан зохион байгуулж хүмүүсийг эдсүүлж гэлсэн гэсэн үг. За энэ ажиллагааны үр дүнд 1920-од оны дунд үе гэхэд бол энэ бүлгэмийн гишүүдийн тоо үнэхээр аимшигтай хэмжээнд бол хүртлээ өссөн. За ямар тоо баримт байдаг вэ гэхээр тухайн үеийн одоо Америкийн нэгдсэн улсад дотор бол Ku Klux Klan нийтдээ 4.5-аас 5 сая гаруй иргэд бол одоо гишүүнчтэй болсон гэдэг ийм баримт бол байдаг. За өөрөөр хэлбэл тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын насанд хүрсэн иргэдтэйчүүдийн 15% нь энэхүү бүлэглэлийн гишүүн бодож хувирсан гэсэн үг. За ийм их хэмжээний хүн хүчтэй гишүүнтэй болсон учраас энэ бүлэглэм нь одоо ямар нэгэн хууль бус зүйл хийх бус харин улс төрийн намын түвшинд одоо үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай болж ингэж хувирч эхэлсэн. За тэд нэр ялангуяа одоо Америкийн нэгдсэн улсын Индиана болон тэр Техас, Оклахома, за мөн одоо Колорадо зэрэг иймэрхүү одоо мужуудын улс төрийг бараг бүгд нь өөрсдийнхээ хяналтанд оруулж эхэлсэн. За эдгээр мужуудад тус бүлгэмийн дэмжлэггүйгээр амбан захирагч, хотын дарга, шүүгч зэрэг иймэрхүү албан тушаалуудад хэн нэгэн томилогдох ямар ч боломжгүй болж хувирсан. За улмаар 1925 болон 1926 онуудад бол энэ бүлгэм өөрийнх нь хүч чадлыг олон нийтэд дэлхийд даяар харуулах зорилгоор Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод нийтдээ 50,000 гаруй одоо цагаан нөмрөгт гишүүдийн хамтаар өргөн хэмжээний жагсаал хийж өөрсдийн тэр хүч чадал ямар олуулаа гэдгийг бол дэлхийн нийтэд ингэж харуулсан үйл явдал болсон. За энэ бүлэглэлийн нэр хүнд хүч чадал үнэхээр тухайн үедээ бол бараг тэнгэрт тулах хэмжээнд бол хүрээд байсан гэдэгтээ бол маргах хүн байхгүй. Гэхдээ энэ хүчрхэг байдал тийм ч удаан үргэлжлээгүй. Нэг алдаа, нэг хил ам энэ бүх байдлыг бол тэр чигээр нь өөрчилсөн. За юу болсон бэ гэвэл 1925 онд энэ бүлэглэмийн хамгийн нөлөө бүхий удирдлагуудын нэг байсан. За Индиана мужийг хариуцдаг байсан тэргүүн Дэвид Стивенсон гэдэг хүн. За Маж Оберхолцер гэдэг одоо ийм залуу багш эмэгтэйг бол хулгайлаад галт тэргэн дотор бол түүнийг хүчирхийлээд амь насыг хөнөөсөн ийм онц ноцтой хэрэг бол гарсан. За улмаар түүний шүүх хурал болох үед тэрээр шүүх хурлын танхим дотор маш ихээр бардамнаж өөртөө хэтэрхий итгэлтэйгээр би бол Америкийн нэгдсэн улсын хууль байна гэж ингэж орилсон байдаг. За гэхдээ шүүх бүрэлдэхүүний зүгээс түүнд цаасан яалыг оноосон. За Индиана мужийн амбан захирагч тухайн үедээ бол энэ алуурчинд бол одоо өршөөл үзүүлээгүй учраас энэ Дэвид Стивенсон гэдэг хүн одоо амбан захирагчаас өшөөгөө авахын тулд бол энэ бүлэгмээс авилга авч одоо авилга өгч байсан бүхий л Америкийн нэгдсэн улсын улс төрчдийн нэрсийг бол зарласан байдаг. Яг нь тухайн үеийн энэ Индиана мужийн амбан захирагч нь бас энэ Ku Klux Klan-ы мөнгөөр бол амбан захирагч болсон. Эдний дэмжлэгээр бол ингэж эрх мэдэлд хүрсэн хүн байсан учраас өөрийнх нь гэмт хэргийг бол ингээд амбан захирагч уучлчихна гэж ингэж хөнгөмсгөр найдаж байсан юм шиг байгаа. За ингээд улс орон даяар Ku Klux Klan-ы ерөнхийдөө асар том авилгалын сүлжээний скандал бол олон нийтийн дунд задраад за эдгээр одоо энэ бүлэглэмийн удирдагчид бол хичнээн худалч, хуурамч одоо гэмт хэрэгтэн хүмүүс байсныг тухайн үедээ Америкийн нэгдсэн улсын ард иргэд бүх нийтээрээ бол ингэж ойлгож эхэлсэн. За үүний дараагаар одоо тус бүлэглэмийн гишүүд бол асар олноороо мэдээч хэрэг өөрсдийнхөө бүлэглэлээс бол гарч эхэлсэн. За үүн дээр нэмээд 1930-ад оны үед бол Америкийн нэгдсэн улсад эдийн засгийн одоо их хямрал дэгдэж ард иргэдийн амжиргааны түвшин маш одоо муутсан учраас энд $10 татвар төлөх боломж бол маш олон хүмүүсийн хувьд ховмигдмал болж за гишүүдийн тоо бол тасралтгүй буурсан гэх мэтээр ингээд одоо нэгэн цагт 4.5 саяас бараг 5 сая гишүүнтэй болох хэмжээнд болж одоо ингэж тооцогдож байсан гишүүдийн тоо энэ хүртлээр буурсаар 1940-од он гэхэд ерөөсөө хэдэн зуухан мянган гишүүдтэй болж хувирсан байгаа. Гэхдээ хэдэн зуухан мянга ч гэж бас ярьж болохгүй. Хэдэн зуун мянга гэдэг чинь өөрөө бас нэлээд их тоо гэхээр энэ бүлэг бас хүчтэй хэвээрээ байсан гэсэн үг. За гэтэл 1944 онд нэгэн ноцтой үйл явдал болсон. За Америкийн нэгдсэн улсын татврын газраас энэхүү бүлэглэлийг ашигын бус байгууллага хэмээх тэр нэр томьёоноос нь одоо бүрэн гаргаад энэ бол ашигын байгууллага байна гэж үзэнгуудаа нийтдээ одоо 685 мянган Америк долларын одоо татврын өрөнд бол оруулаад шүүхийн зүгээс энэ 685 мянган доллар бол нэхэмжилсэн гэсэн үг 44 онд. За гэтэл энэ бүлэглэл тухайн үедээ энэ хэмжээний мөнгийг төлөх ямар ч боломж байгаагүй. За иймээс энэ бүлэглэл бол одоо ингээд хэдийгээр
хоёр дахь удаагийн энэхүү сэргэлт нь маш хүчтэй үндэстнийг тэр чигт нь хамарсан Америк нэгдсэн улсын улс төр хүртэл асар нөлөөтэй болж чадсан боловч за эцэстээ эдийн засгийн хувьд ингээ бүрэн дампуураад татан буугдсан байдаг. Гэхдээ ингэж татан буугдлаа гэд бас бүх зүйл арай дуусаагүй байсан. За та бүхнээсээ төр зур анхаарлаа хандуулахыг хүсье. Нэгэн мэдээллийн чанартай зүйлд дуулгахад 1805 онд Чехийн Австрт Варшавын улсын Карловы Вари хэмээх хотод тус хотын эм зүйч Йозеф Витус Бехер хэмээх хүн Английн эмч Кристиан Фробриг гэдэг хүнтэй хамтран ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих зорилготой эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх ликёрыг гарган авчсан байдаг. За хожим энэхүү ликёр нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болон хувирч дэлхийд хамгийн алдартай ургамлын гаралтай ликёр болж чадсан түүхтэй. За 1950-ад оны дунд үеэс эхлээд энэхүү бүлэглэл бол 3 дахь удаага дахин нэг удаа булшнаасаа үндийн босож ирсэн байгаа. За энэ удаагийн сэргэлт нь Америкийн өнгөт арьснууд буюу тухайн үеийн тэр хар арьснуудын эрх чөлөө тэгш эрхийн төлөө хүчтэй тэмцлийн цаг үе буюу Америк нэгдсэн улсад яг эд иргэний нийгмийн хөдөлгөөнүүд асар их хүчээ авч байсан энэ үеэр бол байгуулагдаж дахиж сэргэн мандснаар онцлогтой. За энэ удаагийн 3 дахь сэргэлт бол өмнөх хоёртойгоо харьцуулахад яг тийм нэгдсэн удирдлаггүй ерөнхийдөө мужуудад бол тусдаа салангат байдлаар байгуулагдсан боловч за өмнөх хоёроос хамаагүй хэрцгий үйлдэл гаргаж хамгийн их цус урсгаснараа бол ялгаатай байдаг. За 3 дахь бүлэгмийг сэрээсэн хамгийн гол түлхэц бүхий үйл явдал бол 1954 онд Америк нэгдсэн улсын дээд шүүхээс гаргасан нэгэн шийдвэртэй шууд холбоотой байсан. За энэ шийдвэрээр бол хар болон цагаан арьс хүүхдүүдийг тусдаа сургуульд сурах нь Америк нэгдсэн улсын үндсэн хуулийг бол зөрчиж буй үйлдэл хэмээн үзээд хар болон цагаан арьстай хүүхдүүдийн сургуулиудыг өөр хооронд нь нэгтгэх ийм шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргасан байдаг. За гэтэл өмнөд мужуудын цагаан арьс үнцэрхэг үзэлтнүүдийн хувьд бол хар арьстай хүүхдүүдтэй өөрсдийнх нь хүүхдүүдийг нэгэн дээвэр дор зэрэгцүүлэн сургана гэдэг бол эвлэрч боломжгүй бүр оюун санаанд нь буухааргүй ийм ойлголт болж хувирсан. За иймээс энэ их уур хилэн айдас дээрээ дөрөөлөөд маш олон тийм орон нутгийн шинжтэй Ku Klux Klanууд ийм жижиг бүлэгмүүд бол хаасайгүй борооны дараах мөг шиг ингэж олноороо байгуулагдсан байдаг. За тэд нэр өөрийнх нь хүүхдүүдийг хар арьс хүүхдүүдээс тусдан сургахын тулд шууд хүчирхийллийн арга замыг бол ашиглаж эхэлсэн байдаг. Хэдийгээр энэ удаа тэдэнд өмнөх удаагийнх шиг тэгж олон сая гишүүд байгаагүй мөн бас тэр өмнөх шиг нэгдсэн удирдлага байгаагүй боловч тэд нэр өмнөх хоёр дэлгэрэлтээс хамаагүй илүү радикал буюу хэд туулширсан үзлэр бол тэмцэж байсан. За улмаар 1960-ад он гармагц Мартин Лютер Кинг тэргүүтээ иргэний эрхийн тайван жагсаалууд бол өмнөдийн мужуудад хүчээ авч эхлэхийн хэрээр энэ Ku Klux Klan-ы хүчирхийлэл бол дээд зэгтээ түүхэн дээд хэмжээндээ бол оргилж хурч эхэлсэн байдаг. Тэдний гол зэвсэг нь бол олон нийтийн нүдэн дээр хүмүүсийг дүүжлэн алхаас илүүтэйгээр энэ динамит гэж нэрлэдэг байдаг буюу тэр тесрэх бодис бөмбөгийг дэлбэлэх ийм тактик руу шилжчихсэн байгаа. За тухайлбал тэд нэр Алабама мужийн Бирмингем гэдэг хотод бол хар арьснуудын сүм болон хар арьс дэргэдийн орон гэр тэдний эрхэлдэг бизнесүүд гэх мэтээр нийтдээ 50 гаруй удаагийн бөмбөг шидэж дэлбэлсэн ийм террорист ажиллагаануудыг 50 гаруй удаа явуулсан байдаг. За үүнээс нь болоод энэ Бирмингем гэдэг хотыг бол Бомбингем гэж ингэж хочилж нэрлэхэд хүртэл хүрсэн байдаг. За мөн 1963 оны 9 дугаар сард энэхүү бүлхэм Бирмингем хотын 16 дугаар гудамжны Баптист сүмд бол ям гарагийн мөргөлийн үеэр бол бөмбөг дэлбэлснээс болоод энэхүү сүмийн зойрын давхарт хувцас сольж байсан 11-ээс 14 насны нийтдээ 4 хар арьстай охтууд амь алдаж алагдсан байгаа. Гэтэл энэ алалх нь Америк даяар Ku Klux Klan-ыг харин ч эсэргээрээ бүр үзэн ядалтын очиг нь нийгэм даяар сэрээгээд өгсөн үйл явдал болсон гэж хэлж болно. За мөн Mississippi мужид хар арьснуудад санал өгөх бүртгэл хийхэд нь бол туслахаар очсон иргэний нийгмийн төлөө тэмцдэг 3 залууг бол бүлэгмийн гишүүд орон нутгийн цагдаа нартай хамт нийлж байгаад тэднийг хулгайлаад бүгднийг буудаж хөнөөгөөд шаварт будсан юм аимшигтай хэрэг хүртэл гарсан байдаг. За мөн хамгийн гол нь энэ бүх террорист шинжтэй улаан цайн хүн амны хэрэгүүд үйлдээд байгаа энэ явдлуудыг яг үнэндээ тэр өмнө зүгийн мужийн тэр цагдаагийнхан зогсоохыг огтоосоо хүсээгүй. За учир нь өмнөд даяар энэ цагдаагийнх нь өөрсдөө хүртэл арьс өнгөний үзэлтэй хүмүүс зарим нь бүр эдгээр бүлэгмийн гишүүдээс хүртэл ингэж бүрдэж байсан.
За улмаар дан ганц цагаан арьснуудаас бүрдсэн шүүгчид энэ бүх одоо хэрэгүүдийг шүүдэг байсан учраас энэ Ku Klux Klan-ы энэ гэмт хэрэг үлдсэн этгээдүүдийг бол шууд цагаатгаад эсвэл одоо гэмт хэргийг хэрэгсэхгүй ч юм уу маш бага ял өгөх байдлаар ингэж шийтгдэг ийм одоо шудраг бус эвт ингэж хар арьснуудыг бол язгуурлан гадуурхаж устгахын зөвшөөрж гэлсэн байгаа. За энэ бүх шудраг бус байдал болон хүчирхийллүүд бол үнэхээр сүүлдээ хэрэгс хэтэрсэн учраас за тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Lyndon Johnson холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Хүүверт Ku Klux Klan-ыг ямар ч үнээр хамаагүй устгах гэдэг ийм тушаалыг буулгасан байгаа. За ингээд ерөнхийлөгч албан ёсоор тушаал өгсөний дараагаар холбооны мөрдөх товчооны зүгээс коммунистуудын эсрэг ашиглаж байсан сөрөг тагнуулын хөтөлбөрийг Ku Klux Klan-ы эсрэг бол ашиглаж эхэлсэн. За нэг ёсонд бол тэд нэр одоо эдгээр хөл толгооноолдохгүй энэ тэндгүү байгуулагдсан тэр олон бүлэгмүүдийн дотор нийтдээ 2000 гаруй нууц ажилтнуудыг нууц туршуулууд болон мэдээлэгчдийг нэвтрүүлж чадсан байгаа. За бүр зарим баримтаар бол одоо зарим бүлэгмүүдийн нийт гишүүдийн бараг 20 гаруй хувь нь холбооны мөрдөх товчооны мэдээлэгчид туршуулуудаас бүрдэж байсан гэдэг иймэрхүү тоо хүртэл байдаг. За улмаар тэдгээр тагнуулын ажилтнууд одоо эдгээр бүлэгмүүдийг бол дотроос нь задлан ботаргах тэр ажиллагааг бол эрчимтэй явуулсан. За тэд нэр Klan-ы удирдлагын одоо дунд бол өөр хооронд нь мөнгө завшсан гэх мэт юм хуурамч цуу яриануудыг дэгдээж за гишүүдийнх нь эхнэрүүдэд нөхрүүдийнх нь тэр нууц амаргуудынх нь талаар загтлуудыг илгээж за мөн одоо ажил олгогчдод нь Klan-ы гишүүн гэдгийг нь бол мэддэгдэж ажлаас нь халуулах зэрэгээр одоо энэ бүлэглэлийн доторх нэг нэгэндээ итгэх тэр гишүүдийнх нь итгэлийг дотроос нь унтрааж эхэлсэн байгаа. За гэхдээ холбооны мөрдөх товчоо энэ 3 дахь дэлгэрэлтийг бас тэр чигээр нь зогсоож чадсан уу гэж чадаагүй. Арай өөр зүйл Америк нэгдсэн улсын ард иргэдийн сэтгэл зүйд нөлөөлсөн байдаг. За яг юу болсон бэ гэхээр энэ Ku Klux Klan бүлэгмийн гишүүдийн зүгээс энэ хар арьстай бага насны хүүхдүүдийн эсрэг нөгөө том биетэй нөгөө хүнийг урж хазаж зуусан бол тавьдаггүй тийм нөгөө зодооны нохоонуудыг сул тавиад тэр хар арьс хүүхдүүдийг нохоонд бариулж байгаа тийм бичлэгүүдийг бол хийгээд тэр бичлэгүүдийг нь Америкийн нэгдсэн улсын телевизүүдээр тухайн үедээ бол цацсан байдаг. За гэтэл үүнээс нь болоод одоо тэдний үйлдэж байгаа энэ бүх хүчирхийллүүд энэ бүх одоо аимшигтай зүйлсийн одоо Америкийн нэгдсэн улсын иргэд энэ бичлэгийг үзсэн иргэд бол маш ихээр бол жигшин зэвүүцэж бүр дургуун хуржууд эхэлсэн. За ингээд ерөнхийдөө нийгэм даяар бол энэ бүлэглэл бол бүрэн ад үзэгдэж за нийгэм доторх бүх дэмжлэгээ бүрэн алдаж за мөн холбооны мөрдөх товчооныхан ч гэсэн үүний зэрэгцээ давхар дотроос нь бол хордсон сүтгэх ажиллагаа явуулсаар за ингээд 1970-аад он гэхэд энэ бүлгэн бол тэр чигтээ хүч чадлаа бүрэн бүсэн ингэж алдаж эхэлсэн гэж бол хэлж болно. За гэхдээ хүч чадлаа алдсан ч гэсэн арайч бас бүр мөсөн устаагүй. За амьтаа голтой оршсоор байсан гэж ойлгож болно. За гэтэл 1980-аад оноос эхлэн энэ бүлэгмийг тэр чигээр нь үндсээр нь устгах маш үр дүнтэй нэг төлөвлөгөөг Америк нэгдсэн улсын засгийн газрын зүгээс бол боловсруулсан. За энэ ямар одоо төлөвлөгөө байсан бэ гэхээр одоо нөхөн төлбөр нэхэмжлэх ийм төлөвлөгөө байсан. За 1981 онд Америк нэгдсэн улсын Алабама мужид Ku Klux Klan-ы 2 гишүүн 19 настай хар арьстай одоо залууг Майкл Дональд гэдэг залууг бол маш хэрцгийгээр зодоод хөнөөсөн ийм хэрэг гарсан. За энэ хэрэг дээр дөрөөлөө тухайн амиа автдаг тэр ээж одоо залуугийн ээжийг нь төлөөлөөд за хуульч Morris Dees гэдэг хүн тэдгээр алуурчдын харьяалагддаг Америкийн нэгдсэн Klan-ууд гэдэг нэртэй бүлэгмийг бол шууд шүүхэд өгсөн байгаа. За үүний үр дүнд 1987 онд шүүхээс тус бүлэгмийг одоо гишүүдийнхэн алалахыг өөгшүүлсэн хэрэгээр буруутгаад за хохирогчийн арга гэрт нийтдээ $7 сая өгөх юм одоо шүүхийн шийдвэр гарсан. За хохирогчийн нэхэмжилсэн энэхүү одоо асар их мөнгийг төлөхийн тулд энэ бүлэглэл бол өөрийнх нь төв байрыг хүртэл зараад ингээд албан ёсоор одоо байгаа бүх өмч хөрөнгүүдээ зараад дампуурсан байдаг. За бүлэгмүүдийг одоо ингэж санхүүгийн хувьд дампууруулах нь хамгийн одоо үр дүнтэй арга болохыг энэ холбооны засгийн газар ингээд ойлгосон учраас яг энэ арга барилаар Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж ирсэн бүхий л томоохон Ku Klux Klan-ы одоо энэ нэрийг ашигладаг энэ бүлэгмүүдийг бол амжилттайгаар ингэж дампууруулан дарж авч чадсан байгаа. За тэгвэл өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар бол одоо ярив. За өнөөдөр мэдээч хэрэг ингэж нэгдсэн Ku Klux Klan гэдэг бүлэглэл бол одоо тийм ойлголт бол тэр чигтээ байхгүй болсон. За өнөө үед Ku Klux Klan маш хүнд байдалд орсон гэж хэлж болно.
1920-од онд энэ бүлэглэлийн гишүүд нэгэнтээ 5 саяар бараг хэмжигдэж тоологдож байсан бол өнөөдөр Америкийн нэгдсэн улсад бол 3-8 мянга орчим гишүүд бол энэ бүлэглэлд харьяалагдчихна гэдэг мэдээлэл байгаа. За мөн тэдгээр гишүүд нь Америкийн нэгдсэн улсын одоо нэг газартаа төвлөрсөн бус харин за өнцөг булан бүрт маш олон мужуудаар ингэж 30-аас 40 гаруй тонны юм жижиг хэмжээтэй бүлэглүүдүүд бол хуваагдсан. За мөн тэдгээр бүлэглүүд нь бас нэгээ хүлээн зөвшөөрдөггүй өөр хоорондоос дайсагнацдаг тийм жижиг фракцуудад хуваагдсан байдлаагаар оршин тогтнож байгаа. За мөн одоо тэдний үзэн ядалтын бай бас өнөөдөр шууд өөрчлөгдсөн. За одоо тэд нар зөвхөн хар арьснуудыг үзэн ядах бус нэмээд Латин Америкчууд одоо Латин Америк гаралтай цагаачид, исламын цагаачид за мөн бэлгийн цөөнх иргэдийг бол давхар үзэн ядахаар болсон. За мөн одоо тэд нэр хэрвээ цахим орчинд өөрсдийнх нь суртал ухуулахыг өнөө цаг тэр интернетийг ашиглаад тараахаар хэрвээ завдах юм бол хүмүүс чинь бас их айхтар болсон шүү дээ. Өнөөдөр өөрсдөө ингэж хайж судалсаар гад энэ хүний одоо энэ аккаунтны ард ямар хүн байна гэдгийг нь судлаад олцдог ч юм уу. За эсвэл Америкийн нэгдсэн улсын тэр зарим одоо энэ арьс өнгөний үздгийг эрс эсэргүүцдэг одоо цагаан арьснуудын давмгаа эрхийг эсэргүүцдэг ч юм уу иймэрхүү үзэлтэй тийм компьютерийн хакер хүмүүс бол тэр бүх одоо PR суртал ухуулгыг цахим орчинд хийж байгаа хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгоод ингээд тараачдаг. За ингэснээр одоо тухайн Ku Klux Klan-ы гишүүд бол ажилласаа халагдах нөгөө хууль зөрчсөн гэдэг үндслээр тэгээд цаашлаад одоо тойрон хүрээлэлтэй язгуурлан гадуурхагдах гэх мэтэр ийм дарамтанд өртдөг болсон учраас эдгээр интернет сүтжээг бол өнөөдөр ашиглахаа болсон ажил хэрэгтэй бол ашиглахаа болсон гэж хэлж болно. За ингээд Ku Klux Klan бол дангаараа ямар ч хүчгүй болж хувирсан гэдгээ мэдсэн учраас тэд нар өөрсдийнхөө хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд Америкийн нэгдсэн улсын дотоод дахь тэр неон нацистууд болон нөгөө хавцан скинхедүүдтэй бол одоо ингэж нэгдэж хүчээ зузаатгаж ингэж эхэлсэн. За үүний хамгийн том тод илэрлэл 2017 онд Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужийн Шарлоттсвилл гэдэг хотод болсон. За энэ баруунтнуудыг нэгтгэх буюу Unite the Right гэдэг нэртэй энэ жагсаалаас бол одоо маш тодорхой харж болно. За тэгэхээр эцэст одоо юу гэж хэлэх гээд юу гэж одоо үзэж байна вэ гэхээр Ku Klux Klan гэдэг энэ байгууллага бол Америкийн нэгдсэн улсын дотоод дахь хамгийн харанхуй тэр айдас болон мунхаглал үзэн ядалтаар тэжээгдэж тэр бүхнээс бол өөрийнх нь хүчний их ундрагыг авч одоо ингэж хүчрхэгжиж байсан ийм бүлэглэл байсан. За гэхдээ өнөөгийн нүдээр бол ингээ хараад үзэх юм бол энэ үзэн ядалт гэдэг зүйл бол хизээч эцэстээ ялаж төгсдөггүй юм байна гэдгийг одоо энэ бүлэгмийн бас нэг жишээгээс бид бүхэн тодорхой хэмжээнд харж болох юм болоо да гэж ингэж надад бодогдлоо. За ингээд Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн маргаантай бөгөөд хамгийн аимшигтай бүлэглэл болох Ku Klux Klan-ы талаарх дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За энэ сэдв танд тодорхой хэмжээний түүхэн мэдлэг за мөн нэмээд тодорхой хэмжээний бас эргэцүүлэлийг өгсөн байх гэдэгт бол маш ихээр итгэж байна. За та бүхэн бас өөр ийм нууц бүлгэм ч юм уу эсвэл тийм сонирхолтой түүхэн нууцлаг үйл явдал ч юм уу одоо ямар сэдвэр хийлгэмээр тэр сэдвийн талаар доор сэтгэгдэл хэсэгт бас үлдээх боломжтой юм шүү гэж хэлмээр байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.